Тэгээ энэ хүний ухамсар, оюун санаа, сэтгэлгээ гэдэг хүний эрүүл мэндэд маш хүчтэй нөлөөлж байдаг сонирхолтой юм л да. Манай эдгэрлийн дасгалжуулалтын сургалтанд оролцогчдоос би асууж байгаа. Тэгээ ямар оролцогчд вэ гэхээр дандаа эмэгтэйчүүдийн өвчлөлттэй хүмүүсүүдэлтэй. Тэгээ тэднээс би ингээд асууж байгаа. За та нөхрийгөө хайрладаг уу гэж асууж байгаа. Тэгэхээр өөдөөс тэгж харуулж байна. Үгүй ээ, одоо уулын ч одоо хайрладаг л байх та би. Тэгвэл манай найзууд бол намайг ингээд эрэгтэйлэг гэдэг юм уу, эрэгтэй хүн шиг гэдэг юм уу? Харин манай нөхрийг илүү эмэгтэйлэг, тоо хоёрын хүйсэн солигдсон юм шиг гэдэг ингээд хүмүүс шоолж идэм үү гэж байгаа. Тэгэхээр яаж юм? Эмэгтэйлэг биш, эрэгтэйлэг байдалтай гэдгээ энэ асуултаар хариултаар хэлж байгаа байхгүй. Ингээд умаа хөдөөний асуудалтай хүн байж байгаа. За бас л асууж байна. Бас л өндгөвчний асуудалтай хүнээс асуухаар би ер нь жоохон иршүүд талдаа штэ. Би ингээ сакс макс тоглодог. Ирчүүдтэй би их найзалдаг гэж хэлж байгаа байхгүй. Дахиад нэг хүнээс асууж байна. Бас л умаа үзэний асуудалтай хүнээс. Та эмэгтэйлэг байж чаддгүй гэхлээр би ер нь жоохон иршүүд штэ. Би ингээд амьдралынхаа ачааг нуруундаа үрж явдаг. Би ер нь эрөөний үүргийг гүйцэтгэж яваал юм хүн гэл. Ингээл ярьж идэг. Тэгээд нийтлэгдээ яаж ийм ихлээр эмэгтэйчүүдийн өвчлөлт туссан бүх хүмүүсээс асуугаад яриулаад ингээд сэтгэлгээг нь анзаарахаар яаж ийм ихлээр эмэгтэйлэг чанараа үгүйсгсэн эмэгтэйлэг уян зөөлөн хайрлаг уярамтгай айлгүй тийм ээ ийм эмэгтэйлэг зан чанараа үгүйсгсэн ийм эмэгтэйлэг зан чанар байхгүй харин эсрэгээрээ яах нь эрэгтэйлэг иршүүд бүдүү хадуун зан чанартай яваад байгаа эмэгтэйчүүдийн өвчлөлт өртөөд байгаамаа. Тэгэхээр хүний сэтгэл санаа гэдэг ингэж идрэхтэн хүчтэй нөлөөлдөг зүйл энэ сэтгэл санаанд зан чанарын байдлаа өөрчлөхөөр өвчин нь өөрөө алга болж байдаг. Ийм сонирхолтой бас бодиттой баримттай үнэн байдаг юм аа.